Хонконгийн надад нэг юм амар таалагдсан байхгүй. Яг метроноос хурдны галт хэрэгээс буугаал ингээл харсан чинь би бүр өмнө нь ингээд тий бүр Бээжинд ч Сингапурт ч Вьетнамд ч ингээд бүр ингээд Малайз ч тэр ерөөсөө юм зөндөөл өндөр байрлал харсан ирнэ ерөөсөө ингэж амар огшиж нэг гэж ингэж гоё одоо шоконд орж байгаа байхгүй. Тэгэнгүүт би бүр ингээд зорин байж та нарт харуулна да гэж одоод сая бүр яг тэр хэсгээрээ яваагүй бичлэг хийх гэж бэлдэж ингээд замдаа тэргээр ингээд бичлэг хийндэ гэд яг ингээд зүгээр хотын төөрөл дандаа тийм байд юм баг гэж бодцоод бичлэг хийгээд явсан ч тийм гоё барилга тааралдаагүй дахиж тэгээд би энд бүрийн таксид дахиж мөнгө төлөөд би тэр хэсэг рүүгээ явж ийн. Яа заа орж ирж ин да бүр амар өндөр тэгснэ айгу гоё харуулцтай. Йоо за галзуулмаараа уруудлаа ингээд энэ Хонконгийн зам нь бүр ингээд яа галзуулгаа шиг заяа бүр ёо ингээд нэг уруудал нэг дээшлээ тэгээд гарч амар гэрэлтэй газараа гарч ирээ. Дандаа ер нь автобуснууд нэм 2 давхар ихэнх гэж баг бүгдээрээ хөөсөн. Тэгээ би нэг өдөр хэлжсэн шүү дээ. Ийм замын голоор явдаг нөгөө трамвайнууд байдаг. Тэр нь төгжрэлт айгүй нэмэртэй. Ерөөсөө машинтайгаа холбогдохгүй айгүй амар.
зарим барилгууд нь бүр ингэ шавцсан хараа бүр тэгээ дэше оройн ингэ харагдахгүй бүр амар өндөр тэгэнгүүтээ битүү гэрэл гэл багсан ийм барилгууд нэлээд харагдсан юм билээ бүр зарим нь дөрвөлж юм биш бүр юм янз бүрийн сонь архитектурын зохион байгуулалттай. Тэрийг хараж тэр үвэ. Энийг хараж энэ үвэ. Энэ ямар өндөр барилга. Тэр бүр өндөр барилга байна гэсээр байгаа таарсан юм да гэдэг байгаа шүү дээ. Вау, энэ сүмс амар гоё юм. Seatbelt, police. I'm sorry, this was my fault. Бүсээ зүг загнуусоо жолооч та. Цагтаа яваад байна. Нэрэл тийм энэ police center. Why is roadblock? За ер нь бас тэгж яваад нэлийн шалгалт өндөртэй яагаад гэлээ. Зя. Тэр барилгуудын зарим нь харагдахгүй байгаад. Би нөгөө камерыг хит холын зайн дээр тавиагүй яг хүний нөгөө нүдний хараантай яг л хардаг одоо байрлалаар барьсан байгаа учраас саналт илүү бодитоор мэдрэгдэх байх гэж бас бодсон л доо. Ер нь бол энд ерөөс төвжрэл гэж байдгүй юм биш огт байдгүй юм биш ямар ч гэсэн бидрийг байх хугацаанд бол төвжрэл гэж юусэн байгаагүй. Гоё хэсгээсээ гараад энэ дундуур нэг юм зам засварын ажил явагдаад фэшн дундуур яваад байна. Би хэлсэн шүү дээ. Тэгээд Хонконгод бол гоё газарч байна. Онцгой газарч байна. Муухай газраар нь бол муухай, гоё газраар нь бол гоё. Айгуу тийм харьцангуй ялгаа ихтэй газар юм билээ. Энэ 7-Eleven бол өстой хаасайгүй байлээ. Буцаа гоё хэсгээр барах гэж байна уу? Би бүр нэлээ ядарчжээ. Би ч гэлтгүй бид нар юу нэлээ ядарчжээ. Тэгээд гэрлөөгөө буцахд өгчийн да. Тэгээд нэлээ бүр маш удаан гэрээсээ хол явчлаа. Бүр маш удаан. Нэрээ тэр нөө motion sick-тэй хүмүүсээ бол миний нэг тэр нэг влог дээр үзүүлээд байсан нөгөө дотор нь муухай орогддог хүмүүст ингээд наадаг юм наачхаар зүгээр болчтой юм билий, гайгүй болчтой юм билий. Тэгэд одоо ерөөсө тэрийг нааснаас хойшлаа ерөөсө 5 хоног өнтер огт дотор муухай орохгүй машин цууж явж чаддаг болсон байли. Би хэлсэн шүү дээ, би машин барьж явахгүй бол ерөөсө өөрөө зүгээр бариад явах надад айгүй төвхтэй гэдэг. Биш өөрөө суугаад явж чаддгүй машин бариад явж чаддаг гэдэг.